Сайн байцгаана уу? Сайн уу? Тэгээд нэг Монголоо ирсэн байна. Йоо сайн ирлээ. Тий, аялын влогоор бөмбөрцөд уучлаарай. Та сайхан шинэлсэн үү? Гахамжил сайн уу? Тэгээд амлсан ёсоор та нараас асуулт аваад тэгээд аялалтай холбоотой асуултанд хариулахаар ингээ бэлтгэсэн байна. Тэгээд бид энэ чинь яг 16 асуулт бэлтгэсэн. Та хэд ирсэн? Хараад тэгээд шууд хариулаа явчих гэж утсан. Тий. За эхний асуулт болохоор очоод нөгөө мапа яаж хийддэг вэ? Ямар мапыг хэрэглэдэг вэ гэсэн асуулт байгаа байхгүй. Тэгээд чигээр. За энэ дэр болохоор бид Google Map ашигладаг аа. Тэгээд Google Map дээр очих локейшнууд болохоор бид YouTube-ээс хайдаг. Тэгээд яг одоо Сингад байлаа гэж Сингагийн топ 10 очиж үзэх хэрэгтэй газар ч юм уу. Тэгээд YouTube-ээс хайгаад тэгээд тэр чагсаалтынхаа дагуу Google Map дээр нэрийг бичиж хайгаад тэгээд start конопыг дарангууд ингээд бүх замаар нь заасан байгаа. Таксигаар явбал тэдэн минут, метрогоор явбал тэдэн минут, автобусаар явбал тэдэн минут, алхуул тэдэн минут гэдэг. Тэгээд тэрнийхээ дагуу явдаг байгаа шүү. Тийм бид тэр цаасан map бол ерөөсөө хэрэглэдэг. Тийм. Бүх юмыг утсаараа шийдээ явчих. Тэгээд тэнд очиод мэдээж утсандаа сим аваад тэгээд нэттэй болсон тохиолдолд map маань бол ямар ч асуудалгүй ажиллана. Тэгээд хэрэв сим авч чадахгүй бол нууц арга байгаа. Нэттэй газар ороод Wi-Fi-д Starbucks-д ороод газрын локейшн map-н дээр хийгээд чийжл тэрнээр скриншот хийгээд зүүмлээд скриншот хийнгуудаа хадгалцдаг. Тэгээд тэр замаа дагаад. Тийм. Гэхдээ зарим Starbucks болохоор яг юм худалдаж аваад биелэн дээр нь Wi-Fi-ийн пассворд байдаг. Эсвэл зарим том мall ч юм уу, эсвэл 7-Eleven ч юм уу, McDonald's, жижигхэн кофе шопууд ч юм уу, тийм. Free Wi-Fi ер нь хөвчлэн хайдаг. Тэгээд Google Map дээр ашиглаад очиж байгаа газар SIM авч чадахгүй юм шүү дээ, тийм. SIM бол тэгээд дөрвжиг асарч. Метрон бол амархан шнэ. Метрон дээр хідэн буудал яваад лайнаа солих юм байна гэл тэрийг чэйжлээд скриншот хийчихдэг. Тэгэл харж байгаа л одоо буух юм байна гэл mapтай mapгүй скриншот хийв тусалдаг. За хоёр дахь асуулт SIM гинэ. Энэ угаасаа эхнийхээ асуултаар холбогдсон юм байна тий. SIM-гүй үед бид төр угаасаа гадаадд ч одоо амар штэ их их газар нийтдээ мall, кофе шоп, дэлгүүр. За гурав дахь асуулт болохоор зардал. Зардал дээр болохоор бүх юмаа бол дор ойж шүү. Сарын өмнө захиалах хэрэгтэй. Бүгдийг нь онлайнаар. Тийм. Гэхдээ би бол та нар сараас илүү хугацааны өмнө захиалаарай гэж бид зөвлөмөр. Сая бид өөртөө сарын өмнө захиалсан. Яагаад тэр нөгөө нэг Токиогоос ирээд сархан үлдсэн байсан учраас тэгээд сар байтга 2 сар 3 сар тэрнээс өмнөх хугацааны өмнө захиалвал угаасаа илүү хямдхан байна. Тэгээд зардлаа бид ингэсэн байгаа. Мэдээж их захиалах тусам хямдхан. Тэгээд бид түрүү жил яг өдөрт Таиланд явсан болохоор за хоёул нэг хадгаламж нэг чи гэж яриа. Тэгээд бид зүгээр 6 сарын хугацаатай хадгаламж 100. Тийм зүгээр 6 сар. За хадгаламж нээснээр та нар яагаад заавал мөнгө өөрсдөө ингээд хадгалчих болохгүй байгаа юм бэ гэж бодог. Хадгаламж нээхээр 6 сарын хугацаатай ингээд хадгаламж нээчихээр нэгт хадгаламжаас мөнгө авч чадахгүй тийм үү. Тэгээ мөнгө авч чадахгүй хүмүүс чинь тэнчнээсээ мөнгө гаргаж авч үрж чадахгүй. Бэлэн мөнгө байвал ингээд хүн чинь ингээд үрээлээд шүү дээ тийм. Тэгээ хадгаламжтай болчоор тэгээд нэг гоё юм болохоор олсон мөнгнүүдээ авчиж яг өөрсдөө хийгээд тэгээд ингээд урамшаад байдаг гэх юм. балансыг хараа явах чагтал гоё юм билээ тийм. Тэгээд Викторийг одоо ингээд айгүй их мөнгө хатгалсан байна гэж бодож ирлээсгүй хамгийн анхны хадгаламж бид 400 сая төгрөгөөр хийсэн баггүй. Тэгээд сүүлдээ за хоёул энэ сард одоо ингээд 200 сая төгрөг оллоо гэхэд 50-ыг хийчдэг. Сар болго ингээд аюу баг багаар заримдаа 50 хийх тохиолдолж байсан, заримдаа 500 хийх тохиолдолж байсан. Тэгээд ер нь бол тэгээд залуустай хандаж хэлэх нь 20 30 гэлтгүүл жоохон хийгээл тахт ер нь бол зүгээр юм байлээ. Тийм хадгаламж хийсний ачаар бид бүр санаанд оромгүй хөөрхөн ингээд хадгаламж мэдээж хүүн бол нэг их өсөөгүй. Гэхдээ нөгөө хурж болохгүй 6 сарын дараа хэрэглэн гэдэг маань айгүй гоё. Тэгээ бид тэр зардал дээр болохоор ингэж хэлмээр байна. Хадгаламж үүсгэж. Тэгээд нөгөө нэг доор сараас өмнө хугацаанд баг 2 сарын өмнө, 3 сарын өмнө юмдаа захиалчих. Тэр болохоор угаасаа яг бүр хадгаламж нэ ингэж ярьж байгаа баг 4-5 сарын дараа нээгээд тэгээд 6 сарын дараа аялсан байхгүй. Тэр жилийн өмнө ярьчаад одоо хэрэг та нар энэ видеог үзэж байгаа бол яг маргааш хэрэг аялмаар байгаа бол яг одоо гараад эсвэл маргааш гараад хадгаламж нээлгээрээ. Залуустай дүүж хэлчихсэн. 20 30 хүнгүй 10,000 төгрөг байсан ч хамаагүй тэр дараа чиний аялал 10,000 төгрөг дутаад 10,000-аараа хоол авах гэж идэх юм уу? Хамгийн сүүлийн өдөр бол тийм тохиолдол үнэхээр байдаг. Тэгээ бид хоёр хадгаламж бид хоёрт маш их тусалсан. Тэгээ хоёрдугаарт гэвэл бид хоёр яг ээлжийн амралтаа авч таарад тэгээд амралтаа угсаа цуг аваад зохицуулсан байсан. Тэгээд мэдээж н амархаар чинь цалин авдаг, цалин маань их тусалсан.
бас гоё нөгөө ер нь л нөгөө хамт ажилласнаас хойш ингээд амралтын мөнгө гэж бас авна. тийм амралтын мөнгө тэгэл цалингуудаа бас яриад за хоёул амралт зугаалгаар явах гэж юм чи ингээд цуг дундаа ингээд нөгөө мөнгө бариад тий. Тийм ер нь бол тэгээд дансаа ер нь хамтдаа барай явцсан дээрээ юм байлээ. Яг нийт ийм мөнгөтэй юм байна. Тэгээд дансаа ингээд нэг цугтаа барьчвал ер нь тэгээс яг нөгөө үнэхээр тийм хямдхан гоё одоо Таиланд бол аюу боломжийн үнэтэй газар байхгүй. Монголд идж байгаа үнээр хоолнд орчин. Монголоос хямдхан үнээр пассажинд орчин. Тэгэхээр нийт онгоцоо төлж юм бол юу ячдаг. Хоол молонд бол нэг санаа зовох юм байна. Үгүй битүүр энэ хадгаламжийнхаа мөнгөөр ингэсэн юм байна. Буудлаа захиалаад, онгоцоо захиалаад битүүр ямар ч мөнгөгүй л цахгүй. Яанаас та одоо хэдхэн сарын дотор, нэгэн сарын дотор дараа аялгаад идэг тийм мөнгө олох болов уу гэдэг. Яг онгоцоо хотелтэйгээ төлсөн байхад бусал зардал бол миний хувьд бол амархан нэг амар их мөнгө өрөхдөггүй. Яг өрнөлтэй. Гэтэ нөгөө гол юмаа төлсөн байхад бол гайгүй санагдчихсэн. Айл орн руу очсноо шалтгаалаад. За тэгвэл зардалтай нэг юм байна. Дөрөвт гэсэл болохоор аялын план нэ. Плана план гаргахыг бол тийм ер нь бол тэрийг би хийдэг байгаа голчилж би ч нэг YouTube үзэх дуртай. Одоо жишээ нь Сингапур гээд үзэхэд би Сингапур 10 attractions гэж хайчдаг байхгүй. Тэнгуут хамгийн дээр их viewsтэй. Гэхдээ их viewsтэй мөртлөө саяхан хийгдсэн видеог нь үзэх хэрэгтэй. Одоо жилийн өмнөх гэхээсээ илүү 3 сарын өмнөх тэр видео нэрийг 5 видео 6 видео би бүгдийг үздэг. Тэгээ тэрийг үзэж жагаад би утасныхаа ноутыг гаргаад надад таалагдсан хэдийн би ингээд чэт нэрнүүдийг бичиж авчдаг байхгүй. Нэрнүүдийг бичиж аваад тэгээд тэрнээс гадна аяллахаа очиж байгаа газрыг би Instagram дээр бичдэг. Instagram дээр би Сингапур гэж бичээд локейшн дээр нь дарангуут хүмүүсийн Сингапурт авсан дэлхийд даяар хүмүүсийн гой зураг гараад ирдэг байхгүй. Тэр гот бүр амар гоё интерьер архитектуртай гоё хоолтой газар байвал бас би ингэ бичээд авчдаг. Тэгэхээр бүх тийм видео нэр үзэх хэрэгтэй. Тэгээд нүүн Lost Plank Lost Plank гэдэг гадаад тийм YouTuber travel vlog үздэг бол тэр залуугийн видео битэр амар үздэг. Тэрнээс зөндөө бас inspiration авч очих газраа. Гэхдээ ингээд эхний видеон дээр ингээд 10 газар бичлээ. Ингээд за хоёр нь бүх таалагдтаалгүй. Зарим нь зүгээр л хүн болгоны очдөг нэг юм битүү хүнтэй юм хөшөө энэ байлаа гэхэд битэр бол тийм газар нэг очдгоо. Яг өөрсөндөө таалагдсан илүү орчин үеийн сквала гой түүхтэй ч юм уу тэгж бол судалгаа хийдэг байгаа. Тэгэхээр судалгааг YouTube болон Instagram-аар хийдэг гэж хэлж байна. За дараагийн асуулт болохоор аялалдаа анхаарах зүйлс нэ. Анхаарах зүйл гэвэл ерөнхийдөө мөнгөөсөө хадгалсан байхад тэгээ болоо явчихна. Тийм надад бол нэг хэлэх юм байна. Халуун 1:30 дээр байх юм бол нарны тусал сайн төрөх хэрэгжил. Өөр хэлэх юм алхамтай. Тийм өөр ерөнхийдөө бид өөрт нэг тийм алчна. Тэгээд бас нүг урсгал нь эсрэг байх юм бол зам сайн харж байгаа. Тийм бид нар чинь замаа буруу харчих гал бүр хүн багтаа арал явж байгаа юм бол бэлэн мөнгөтэй явж идэв юм яг очих газраасаа шалтгаалаад зөвлөгөө бас өөрчлөлттэй явчихна. За тэгвэл дараагийн асуулт болохоор аяллаа паян гинэ хөгжилтэй зүйлс. Хөгжилтэй зүйл ер нь бол зөндөө гардаг. Яг одоо санаж байгаагаар бол нэг Сингад болсон нэг явдал байна. Сингад ерөнхийдөө их газрууд чинь таксид барьдаг цэг нь ингээд нэг байдаг. Тэгээ бид тэр такси барих цэг байгааг мэддэг. Цэгээ очиж харах гад цэгэн дээр очиж таксигаа хүлээжсэн чинь битэрийн араас ингээд зөндөө хүн очирсан. Нэг 5-6 хүн очирсан. Битэр зил яагаад такси ирэхгүй байна гэж бодоолсон чинь нэг интэг залуу ирснээ яг энэ хажууд бичгэн дээр нэг товчон дээр дарчихгүй юу гэсэн чинь тэр товчийг ингээ харсан чинь хэрвээ та такси дуудмаар байвал энэ товчон дээр дарна уу гэж бичсэн. Тэр нэг ногоон баттан дээр нь дарахаар таксины жолооч нарт нэг ингээд дохиочд юм ааши. Одоо энэ буудал дээр ингээд энэ хүмүүс байж шүү тэгээд ирж аваарай гэдэг хамгийн ойрхон таксинд ирдэг юм шиг үлээ. Тэгээд би тэрэн дээр жоохон соёлын шок орсон байгаа ийм баяртай. Тэр бол аюу хөвгчлөлтэй бүр хамгийн хөвгчлөлтэй яг тэр таксины зогсоолтод бид тэрийн хүлээгээ зогсож байгаа. Зам дээр бүр if you wish to call taxi please press that button гэж бичсэн дайм ингэ зүгээр хүлээжтэй зөндөө уншсан гэсэн. Тэгээд уншсан юу ч бодоогүй байсан. Эртээ юу ч бодоогүй байдаг гэж чаддаг гэсэн шүү дээ. Би юу ч бодоогүй зүгээр гөлрөө зам дээр ямар сони бичсэн юм би бодоод би юу ч бодоогүй байхгүй. Юм бодсон бол тэр үгийг ойлгоод нэг канал дардсан байх гэж хэлэх байсан байх л та. За тийм. Өти би бас нэг анхаарах зүйл нэг юм мартчихж нөгөө ойр зургийг хэрэгэлдэг өвчин амтах юм авч явдаг. Толгой молгоо өвдчихвэр хил мэдэхгүй болвол үгүй юм нь олдохгүй. Нэг өөрсдийн гэсэн имийн сантай авчид зүгээр юм бэлээ. Нөгөө хоолойны юм зөө халуун орлоо гэж бол гинт хүүтэй юм уугаад хоолойны махтай бол хоолойны юм халууны юм
ханадны өвчин намд байх юм. Энд өрөхтэй явсан байна. Тийм энийг нөгөө савнаас нь гизний. тий савнаас нь гаргаж тэгэж хэцүү өөр савнд хийж болохгүй. Яг гадаад хүн хараад ийм гэж мэдтгэр хийх нь нууцаар хийж авч гарвал хил дээрээс буу юм бол тийм л. Тийм зүгээр л ингэ ил хувцсан дундаа шүү. Тийм. За 7 дахь асуулт нь болохоор аялмаар байгаа хүмүүстэй хандаж хэлэх үг. Ерөөхдөө сая бас хэлээ авчиж тий. Яг одоо юм маргааш гараад мөнгө хадгалж шууд хадгалсан юм. Одоо таны хар маань 20 сая төгрөг байлаа гэж бодоход тий. Та хоёр ч гэлтгүү чийч ганцаараа байж болно шүү дээ. Аялмаар байвал тий. 20 сая төгрөг авчил хийч. Тэгээ тэр чинь байж л байна. Тэгээ тэрэн дээр чи тэгээд улам ингээд нэг хадгаламж нэгчгээр улам тэрэн дээр ингээд мөнгө нэммээр санагдаад идэм билээ. Илүү зардал мөнгө хүрэх юм. Дотоодч гэдэг гоё. Гоё кафе гэдэг юм билээ. Хамаа байгаа зүйлтэй хамж бити ерөөсөө ингээ хоошин тавь. Одоо би өнөөдөр ингээл ийм үнэтэй цөөнх мөх амар брендинг гутал амаар байсан ч гэсэн надад аялцсан илүү өөрөө кайф авдаг. Монголд ирээд одоо тэгдэгч үе зүг ингэдэгч үе зүг гэх тийм байгаа юу гэж асуулт ирсэн. Миний хувьд бол нэг тийм харамсах юм байхгүй. Гэхдээ зүгээр өшөө илүү аяг шуналтай өшөө илүү урт аялсан бол өшөөний хэд хоногор илүү байсан бол гэж шунсан. Тэг миний хувьд ч гэсэн ялах нь өөр нэг хамсан байхгүй шүү дээ. Дахиад хэд хоног юмсан. Тийм. Өөр тийш явах юмсан чинээсээс ч юмсан. Тийм. За 9 дахь асуулт маань бид өөр сүүлийн 21 хоногийн аялалдаа болохоор Booking.com-оор аялсан. Тэгээ Booking.com-ийн нэг давуу талыг танарт одоо хэлэх гэж байна. Мэдээж бүх сайтууд бол адил төстэй байгаа. Тэгээд Booking-ийн давуу талыг одоо бид өнөөдөр Сингапурын нэг буудалд ингээд захиалга өглөө гэж бодоход өнөөдөр бид мөнгөгүй. Гэхдээ сарын дараа очих байгаа байх юм бол тэр хотелээ бук хийчих болно. Гэхдээ мөнгөө төлөхгүй. Гэхдээ мөнгө төлөхгүй ч гэсэн нөгөө нэг олон улсын яг олон улсын инээгээд гүүр юм. Олон улсын карттай л байх хэвээр. Тэгээд би яг одоо тэрний захиалга өглөө. Гэхдээ pay at the property гэх тийм сонголт өгдөг байхгүй. Тэр сонголт руу нь оруулах юм бол одоо өнөөдөр буудлаа захиалсан сарын дараа хотелдөө очиж бэлнэр төлж болдог. Тэр нь айгүй гоё битэрт бүр маш хэрэг болсон. Одоо таад ч гэсэн маш хэрэг болно. Яг одоо мөнгөгүй байгаад идэг тэгсээ сарын дараа очихгүй гэдэг тийм. Тэгэхээр pay at the property гэдэг сонголт нь маш гоё сонголт шүү. Тэгээд скол тэр дорож төлж. Тэр дорож гэхдээ харин тийм бүх хотел нь тийм сонголт байхгүй ихний тохиолдол. Тэгээ Booking.com-оор хамгийн түрүүнд захиалгатай юуг анхаарах вэ гэхээр одоо бид нар чинь залуу хүмүүс шууд хүссэн амар 5 хотод ажил буудалдаа бууж чадахгүй шүү. Тэгэхээр мэдээж ингээд хоногоо хийгээд тэгээд бажтаа оруулна гэдэг маань одоо ингээд сайт хөрөг байдаг. Тэгээ энэ сайт хөргөндөө 7 хоног чи 5 хоног чи ингээд мөнгөн дүнгээ ихлэд оруулцдаг. Мөнгөн дүнгээр ингээд хоногийн $1000 хүртэл байна. Аль болох мөнгөн дүнгээ өөрийнхөө тохирох бажтандаа оруулаад хоногоо оруулахаар таны төлж чадах яг тэр хотел чи ингээд гараад ирдэг байхгүй. Тэгэд хямдхан байх тусмаа хотел маань жижигрээд төвөөсөө ингээ холтой авчдаг. Метро дотроо хөгжсөн газар ах юм бол төвөөсөө хол байх бол ямар ч асуудалгүй транспортейшн хөгжсөн байна. Тэгээ бас нэг депозитны талаар ярьсан. Тийм. Бүх буудалд очихоор депозит монголоор юу даатгал юм уу? Барьцаа. Одоо жоохон үнэтэй буудлах юм бол хоногийн 100,000 төгрөг орчмоор бодоод тэгээд бид нэр сүүлд ороход бол 20,000 баатны барьцаа. Тэр яг нэг Шанхайд нэг буудалд очсон. Тэгсэн чинь нэг 2100 йон одоо барьцаанд авч үлдэнэ гэхгүй тэгээ гарахтаа аавна гэсэн. Тэгээ за зэнгүүд би шууд картаар уншуулсан. Тэгсэн чинь гарах өдөр маань ч боллоо. Тэгээд яг залуу хүмүүстэй гарах өдрөө 2100 йона шууд авчна гэж төсөөлөд тэгсэн чинь мөнгө өрөх гээд тэр мөнгө ингээ бодоод жоохон чинээсээ мөнгө өрчихгүй юу? Тэгсэн чинь харин бүр Монгол ирсний дараа орсон тий. Тэр мөнгө 7 хоногийн дараа орсон. Тэр хамгийн юм депозит төлөхдөө заавал бэлэн мөнгөөр төлж байгаарай. Картаар төлөхөөр тэр нь бараг 10 хоногийн дараа буцаж авах тохиолдол байдаг тий. Тийм барыг таныг аяллаа дуусгаад Монголд ирсэн баг. Тийм. Тэгэхээр депозит авахгүй буудал гэж байхгүй. Заавал депозиттой бодолтой л тэгээд. Тийм. Тайландд болохоор зарим хотел нь болохоор пассвортаа ингээд депозит болгоо өгчлээ юм. Барьцаа болгоод үлдээчихнэ гэсэн. Тэгээд гарахтаа пассворт авчдаг. Тэгээд зарим буудал болохоор мөнгө. Тэгээд бид өөрийн хэлэх гээд байгаа юм болохоор бэлэн мөнгөөр л өгч байгаа. Don't ever give credit. Тэгэхээр чи гарах өдөр нь шууд бэлэн мөнгөөр өгч. Тийм. За энэ дээр бол юм байна. За аялалтаа яаж зардлаа хэмнэх вэ гэсэн асуулт ирсэн. Энэ дээр бол юм байна. Бид өөр болохоор аялахдаа заримдаа амар үнэтэй хоол иддэг. Заримдаа амар хямдхан хоол иддэг. Заримдаа ингээд шопингд мөнгө өрөх гэдэг.
заримдаа бас хямдралтай юм аа. Тэгэхээр мэдээж яаж хямдах уу гэвэл хямдхан буудал буух, хостелд буух, хямдхан хоол идэх, шопинг хийх байх. Миний хувьд бол тийм. Чи юу гэж бодож байна? Тийм миний хувьд ч гэсэн дэлгүүрээс юм аахгүй. Энэ ойлгомжтой. Гэхдээ бас баян хямдхан хоол идэж бас идэх байхгүй. Бас тухайн орныхоо нэг өндөрлөг газар ч тийм нэг хөөрхөн бас орч үзчих хэрэгтэй газар олуулаа явж байгаа хүмүүс бол хостел энтерт буугаад мөнгө хэмжүүлнэ. Тэгээ шопинг битийгээр. Компьютерийн хөдөл зөв дэлгүүрийн хажуугаар ингээд bird box challenge хийгээд ингээд харахгүй явах. За юм байна. За дараагийн асуулт болохоор сонирхолтой хоол идчихсэн хоол. Яг сүүлд болохоор сонирхолтой хоол нэх гарч ирээгүй. Яг юу байсан? Би гинт амар санчлаа. Нэг Бээжинд байхад нэг зах дээр нэг амар юу байсан бэ? Scorpion. Хилэн зүү. Тийм. Тэр л хамгийн сонирхолтойсэн. Ер нь бол сүүлд бол ихтэй гарч ирээгүй. Зарим хүмүүс seafood иддэг хүмүүс бол сонирхолтой байж магадгүй. Тэвш нэг гайгүй. Seafood нөө хоолнд орсож шээ. Ширим чи тэгээд чиний хувь seafood юм уу? Тийм шүү дээ. Хүмүүс манай монголчууд жоохон шримпийг үзээд байдаг юм биш. Сая Facebook-оор тэгдсэн чинь John Title ингээд харьцуулсан зураг мөн байсан шүү. Би тэрийг болсон ч надад гоё амт толгой идсэн. Аялах улсаа яаж сонгодог вэ гинэ? Бид тэр болохоор хамгийн түрүүнд яаж сонгодог вэ гэхээр мэдээж бас залуу хүмүүсийн чинь ойрхон тэгээд визгүй газруудаас эхэлсэн бас шууд нислэгтэй газруудаас эхэлсэн госон. Мэдээж яг одоо ингээл мөрөөдөл гоё Парис ч юм уу тий Санторини, Америк гэх нутаг. Тийм бодож байгаа ч гэсэн яг явах зарталтаа бараг Таиланд явах мөнгө маань 2 нугалагдчихад байгаа байхгүй. Тэгэхээр бас нөө виз хөөцөлдөг чинь бас жоохон төвхтэй шүү дээ. Тэгэхээр визгүй мөртлөө аялдаг одоо зөндөө гоё одоо Турк гэл тээ. Тэгэхээр мэдээж бичиг баримтны асуудал цаг завнаасаа болоод бид өөрийн хувьд бол визгүй тэгээд ойрхондоо шууд нислэгтэй газраас сонгодог. Тийм бид өөр ихний эдэ аялал харсан байлгүй дээ. Би дамрыг бодоод бид өөр зүгээр дандаа визгүй газруудыг сонгож скол нислэгэндээ тааруулж ойрхон ч юм уу тий. Их хол би дамрал ийм байгаа. Тэгээд бас нөгөө очих газрууд маань ойрхон даа. Чинь Пхукеттэй Сингапур ойрхон байсан учраас тэгээ бас визгүй учраас шууд ингээд ойрхон очсон 2 цагийн нислэгтэй. Соло аялал гэж хэлсэн байна. Битүүрийн хувьд болохоор тийм яг соло аялагчд биш. Дуу. Одоо PUBG-гээр дуу аялагчд. Яг хэрэг ганцаараа байдаг байсан ч гэсэн би бол соло аялал хийхгүй. Яагаад гэвэл би тэгээд хамт байвал илүү угаасаа л хамт аялал илүү. Тийм, эрэгтэй хүмүүс ч яг гайгүй л байна. Эмэгтэй хүн бол соло аяллын гэж нэг тул safety, security тал дээр жоохон эрсдэлтэй. Тийм, би чинь гадуур хоолч ганцаар идэж чаддгүй юм тэгээд. Тийм, хамт аялал бас бүх юмнэр хиннээд явчихдаг. Тэрс бибинийхээ зургийг аваад өгчин. Тийм, тэгээд дараагийн асуулт болохоор бүх ингээд хотел яах. Оюусан ярьсан шүү дээ. Тийм юм ярьсан. Тэгээ юу энэ дээр нэмээд хэлчих. Booking-ээр хотел харах гэдэг болохоор хотелийнх нь доотлын хүмүүсийн коммент үзэх хэрэгтэй тий. Тийм яа, түрүү эхлэмж бүх ревюг нь уншдаг байхгүй. Тийм бол хүмүүс яг үнэнгээсээ ирэн тийм миний юм байсан гэж хэлчихдэг. Бүх ревюг нь уншдаг. Тийм. Тэгээ бас нэг арга. Тийм би бас очиж байгаа хотел одоо Майхаага хотел болсон шүү дээ. Майхаага хотелийнхоо нэрийг би бас Instagram дээр хийгээд локейшн дээр дарангууд яг тэр хотелд амарч исэн хүмүүсийн Instagram пост зураг даадаг байхгүй. Тэгэнгუთ яг тэр вебсайтны зураг шиг гоё байна уу тий? Хүмүүсийн зураг гоё байна уу гэж яг Instagram без real life гэж хэлээ. Тийм. Instagram-аар би тэгж бас амар судлаа. Instagram-ийн хаштаг болон локейшнийг маш. Одоо хаштаг дагдаг болсон шүү дээ тий. Тийм. Чи яг би сая Сингапур гэдэг хаштагийг фоллоу хийсэн. Хонконг гэдэг хаштагийг фоллоу хийсэн. Тэгээ фоллоу хийхээр хүмүүсийн бас гоё гарч ирдэг. Тийм та явж байгаа хотынхоо одоо Сингапур гэдэг хаштагийг фоллоу хийчих. Тэгээд нэг сарын турш тэр пост чи өдөө болгон чанд харагддаг. Нэг юу? Хамгийн их мөнгө төлөв. Тийм. Битээр одоо сая болох нэг Сингапур аялалдаа хамгийн их мөнгийг юунд зарсан бэ гэсэн асуулт ирсэн байсан. Тийм байна. Тэгээд саяны аяллаа хувьд болохоор ерөөхдөө Сингапур маш үнэтэй газар. Тэгээд Сингапурт болохоор нэг хоолнд аюул гэж хэлмээр. Зүгээр л нэг дахиад Монгол мөнгөөр ингээл 200 мянга. Тэгээд нэг дахиад 2 бодоотой авч идэл 200 мянга хийсэн. Дараа нь бодоод. Тийм. Тэгэхэд бол зүгээр тэг жоохон их сайдлаа харагдав. За Хонконгт болохоор шопинг. Шопинг. Тийм. Шопингийн их орн болохоор Хонконг болохоор шопингийн их орн учраас өөр outlet болохоор. Outlet тийм. Тийм бол үнэхээр сэрлээ тарах хэрэгтэй. За тэгээ Таиландд болохоор нэг битээрс влог дээр ч гэсэн хэлжсэн нэг унаа тий
аль хооронд руу одоо Пукетэд байлаа гэж боддог. Пукетэд болохоор нэг аль хооронд руугаа явхад болохоор нэлээд унаанд бол мөнгө зарах юм байлээ. Таксинд аяг их мөнгө. Тий, хаашаа явсан 400 бат, 500 бат, 600 гэдэг дээш өсгөл явчихсан. Доотлон 400 гэдэг ерөөсө буудсан байлээ. Тэгээд тэрэн дээр нэг юм ихэд хэрвээ та машин сайн барьж юм рентэлээд тэгээд тэрнийгүүрээ хол газруудаа үзсэн юм илүү хин төлсөн байлээ тий. Тэгэхээр аль улс руу очиж байгаа шалтгаалаад мөнгө өргөх нь янз янз. Тийм Тэгээд тэгээд юу нь бол хоол. хоорныхоо валютыг юудсан хамгийн түрүүнд харсан дээр баг тий. Тэгээд хамгийн сүүлийн асуулт. За одоо хамгийн сүүлийн Аяллаас авах хамгийн гоё мэдрэмж юу вэ гинэ? За чиний мэдрэмж хамгийн гоё. За эхлээ ladies first. Миний хувьд болохоор мэдээж маш гоё inspiration авдаг. Сүүлийнхаа 21 хоногийн аяллаас миний авсан хамгийн гоё мэдрэмж гэвэл би зүгээр маш гоё миний ингээл нүд сэргээл, тарих сэргээл маш гоё inspiration авдаг ингээл улс хотны гоё залуучуудын бие авч явж байгаа соёл, хөгжил те бүр хувцснаас нүртэл ингээл inspiration авдаг. Тэгээд өөрийгөө бас илүү хөгжүүлэх хэрэгтэй байна. Одоо DJ талаараа хөшөө их юм хийх хэрэгтэй байна. Өөрийгөө юм жижигхэн байгааг л аюу мэдэрсэн. Тэгэхээр миний хамгийн том гоё мэдрэмж бол motivation, inspiration авдаг. Тарих сэргдэг. За миний хувьд гэх юм бол одоо нэг аялж ирчээд яаж энэ ихтгэлхийн гоё газруудыг бүгднгээр нь амьдралдаа харамсахгүйгээр бүгднгээр нь явж дуусгах вэ? Тэгэд өөрийгөө амар энэ орчлон хорвоод ир жижиг юм бэ? Хажууд хүнтэйгээ ингээ бүх газараа л явж үзье хүсдэг те. Илүү их нэг шунал хөдөлдөг гэх юм уу? Тийм, битүүрийн аяллыг битүүрийн ард ээж аваад маш их дэмждэг байхгүй. Аяллаа нэг дууд ихтэй гээл. Айгу ой хүлээж авч дэмждэг байгаа. Тийм битүүр. Та нар ч гэсэн аюугаа дэмждэг шүү дээ. Айгу дуртай. Тэгээ битүүр тийм бас нэг юм хэлээ битүүр бас бүр архаг аялагчдын хэмжүүд битүүр бол юуч биш. Тэрийг мэдж байгаа. Тэгээд битүүрийг угаасаа үзэж байгаа влог үзэгч дунд ингээд нас бага ингээд дөнгөж аялах гэж байгаа хүмүүс байгаа учраас тэд нартай бас зориулж асуусан асуултанд хариулж байгаа шүү. Тэрс битүүр нэг бүр Тийм битүүр чинь нөгөө хэлхий орноор яригчтай заавал явсан 3 хотынхоо л ингээд сэтгэлийг та нартай хуваалцах гэсэн юм аа. Сая явцсан 3 орнд сүүлийн 6 сард гэдэг бараг сүүлийн 6 сар юм. Тийм сүүлийн 6 сар юу Шанхай тэр чигтэн базар. тийм тэдрийгээ базар. Бээжин хотууд гэх юм бол Сингапур, Хонконг, хүмүүс яриаггүй шүү. Макао Дөнгөж аялж эхэлж байгаа хүмүүст өгсөн зөвлөгөө шүү. Тэгээд хэрвээ мартагдуулсан асуулт авах нь бол доор комент бичээрэй. Эсвэл битүүрийн Instagram-аар дайрект бичээрэй. Битүүрийн Instagram дээр бүгдэнд нь хариулдаг бол шүү. Баяртай. Тий, шопинг Ёо, нэг шейк болсон байж тээ. Ёо, бисээ. Ийм юм ууж ясан тэг ингээ асах